Тухайлбал эрүүл мэндийн салбарын маань бол шинэ он шинэ жилийг гэр бүлтэйгээ тэр болгон өгтөж чаддгүй. Ажил дээрээ хүний эрүүл мэнхийн төлөө өгтдөг. За тэр дундаа манай амарч газрууд бол ажил нь бол цаг наргүй, хугацаагүй. Хин хизээ төрхөн тодорхойгүй шүү дээ. Гинтл өвдөнд гинтл төрнө. Тийм учраас ингээ бүрэн бүрэлдэхүүнээр ажилладаг. За өнөөдөр энэ 2019 оны 1-р сарын 1-ний өдөр би бас эрүүл мэндийн салбарынхантайгаа тэр дундаа 1-р амарч газрынхантайгаа ингээ хамт байж за шинэ жилийн мэнд хүргэхээс гадна тулгамдж байгаа асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх. За шинэ төрсөн хүүхдүүдэд бас эрүүл мэндийн сайдын уламжлалт гарын бэлгийг өгөх ийм үйл ажиллагаа хийхээр ирсэн. За энэ сайхан өдрөөс Монгол улсын ерөнхийлөгч маань 1-р төрөх газар олон сая төгрөгийн үнэтэй ор хувийн зүгээсээ бэлэглэж байгаа ийм сайхан үйл явдал давтсаж байгаад би бас эргүү хүнийхээ хувьд, их хүнийхээ хувьд, эмэгтэй хүнийхээ хувьд их баяртай байна. За өнөөдрийн байдлаар бол нийтдээ 75 хүүхэд мэдлэлээ, 39 хүү, 36 охин. За үүнээс бол 75 хүүхдээс 29 нийс хотод маань мэдлэж байна. За аймагуудын тухайд бол 3 аймаг, за Хинтэд, Орнод, Баян хонгор 3 аймаг бол хамгийн олон төрөлттэй байна. Ингээд энэ сайхан өдөр Монголын өрс маш олон болтугай гэдэг ерөөлийг төвшүүлэхийг хүсэж байна. Баярлалаа. За манай амарч газар 2018 онд 8233 их эсэмэнд амарчиж 8504 нэрийг эсэмэнд хүлээж авлаа. За манай амбалтоор болон хүлээ авахаар 2018 онд 25,900 орчим хүнд бид одоо их хурлын болон нярайн эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. За манай амарч газар маань Баянзүрх дүүрэг болон Сүхбаатар дүүргийн их хурх эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг мөн нярайн тусламж үйлчилгээг үзүүлдэг ийм амарч газар байгаамаа. За өнгөрсөн хоногт бол одоо 2018 оны 12 сарын 31-ний өдрийн 12 цагаас 2019 оны 1 сарын 1-ний 12 цагийн хооронд одоо нийт 38 нэрэ мэндэлсэн байна. За 19 оны 01 цагаас өдий хүртэл 12 нэрэ мэндэлсэн байгаа. 12 их төрсөн гэсэн үг. Одоо 5 их төрөх гээд байж байна. За нийт жилийн төрөлт нь 12,000 орчим. За өдрийн төрөлт бол 40-оос 50 ээж төрдөг. За нийтдээ бид нар 487 эмч сувилагч их баригчны бүрэлдэхүүнтэй ажилладаг. 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг ийм байгууллага байна. За манай дээр бол 24 цаг хүн ирнэ, ээжүүд ирнэ, 24 цаг ээжүүд гарна. За тэгээд одооны байдлаар өнөөдрийн байдлаар бол бид нар энэ хүлээ авахаараа 28 орчим мянган жирэмсэн ээжүүдийг хүлээж авч ухтаж үдэж өгсөн байна. Хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн яам болон нийслэлийн засгийн тамгын газраас, нийслэлээс, бусад хувь хүмүүсээс маш их хандив ирдэг. Тэрнээс бол яг 100% хангагдсан гэж хэлэх боломжгүй. Яагаад бол тоног төхөөрөмж хилэгдэж хорогддог, байнгын шинжлэгддэг. Тийм учраас байнгын шинэ тоног төхөөрөмжүүд бол хэрэгцээтэй байдаг. 100% биш юм аа гэхэд бид нар одоо энэ жилийн байдлаар 70% стандарт үйл ажиллагаа хангасан тоног төхөөрөмжтэй ажиллаж байгаа. Энэ нөхөн үржихийн тусламж, төрөлтийн тусламжийг хамгийн чанартай, хамгийн сайхан үзүүлэх явдал. За бидний ажлын хамгийн сайхан үр дүн маань юугаар илэрдэг вэ? Юунд дэх баяр баясгал авдаг вэ гэхээр сайхан хүүхдийн төрүүлээд ээжийнхэн мөнгө өгч байгаа тэр инхри бяцх хөрсөс бид нар ажлынхаа хамгийн сайхан таашаалыг авдаг. Энэ бол бидний ажлын хамгийн сайхан үр дүн юм аа. Үнэхээр 3-4 давхар манай төрсний дараах тусвал аз жаргалын засаг гэж ярил. Бид нар хэлцдэг. Яг бол дандаа баяр баясгалантай сайхан төрсөн, амардсан тэр үр хүүхдүүдэд баяр баясгал хайрын нүдээр харсан, хоёрдугаар сүү өнөрцөн, шин яраа өнөрцөн ийм тасаг байдаг. Тэр бидний нэг бол маш их аз жаргалын засаг гэж нэрлэдэг юм аа. За бид нар өнгөрсөн 18 оныг бол маш их олд амжилт, баяр баясгалан одоо маш их ажлын амжилтаар өнгөрөөлөө. Ягаад гэвэл манайх бол Монголын ихэнх сууган байгууллага, тэгээ 90 жилийн түүхтэй. Тэгээ 90 жилийн түүхтэй байгууллага маань 90 жилийн хойгоо тэмдэглэсэн. Мөн түүнчлэн бид нар өөрсдөө хүч бололцоогоор дотоод бүх тасаг засвар хийсэн. Хоёрдугаар болохоор зэрэг нийслэлийн засаг даргын тамгын газрын гадна тогтчлтыг 18 эмнэлэг гадна тогтчлтыг ихэд манай 1-р амарч газрын гадна тогтчлт цэцэрлэгтийг маш гоё хийсэн. Мөн сайдын багцаас тодорхой мөнгө гаргаж бүх үе таалга мөн бусад гадна талбай тогтчлтод их засвар үйлчилгээ хийсэн. Ийм учраас бид нар энэ жил 90 жилийн байгааг сайхан нэмдэгсэн. Дотроосоо ч гаднаасаа ч бүх талаасаа өнгө дүүрэн зассан ажлын өндөр амжилтаар 19 оныгоо огтж байна. Шарвин зэрэсэн бо ангаах ухааны доктор
нийслэлийн өргөн амарч газрын засаг ирэх гэж. Бас нодлон биеэр бас энэ төрөхөд туслыг нодлонгоос илүү сайн болсон байна л гэж хэлмээр байна. Эмчнэр нь, зөвлөгч нар нь өвчнөдөө сайн үйлчилж байгаа. Тийм болохоор сайн л байна. Солонгоц цолмон. Баянгол дүүрэг 12 дугаараа. За эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ ямар байна? Сайн байна. Эмчнэр нь бүгдээ ажиллаа сайн, зөвлөгч сайн ч. Шинэ оноор идэ завгүй сайн ажиллаж штэ. Эмч дөрөв. Одонгийн хөхт. Хүү юу охин уу? Охин. Охинтоос. Бас ямар хүсье баяр хүргэе. Ямар мундаг юм бэ? Ингээ одонгийнхоо хөвгтийг шинэ оноор төрүүлчлээ штэ миний дөө. Баяр хүргэе. За танд ч гэсэн ажлын амжилт хүсье. Баярлалаа. Өшөө олон юм хийгээрэй гэж хэлдэг танд те. Эрүүл мэндийн салбартаа. Тэгнэ. За баярлалаа. За баярлалаа. Тийм. Болж байгаа бас айгүй айж исэн. Сансны хурд тайцгүй гайгүй. Тэгээ хүндрэл их гайгүй гатуулсан шүү дээ. Тийм дулаагаад яг нам талтай холлоор чи. Тэгээ халууцаад. Тийм. Мэдээ сүү ямар сүү орсон уу? Анхны дөрөвдөө суу аягүй ихтэйс яг адилхан тийм. Учиргүй хасаад энийг охоо энэ чинэрэл энийг охоо энэ чинэрэлээс өдөрж ангуу. Тийм. Ерөнхийдөө бас хагалгаагаар төрсний дараа бас сүү жоох удаан орох гэдэг. Тэгвэл миний дүү бол хордон сүү орж тийм ээ. Тийм тэгдэг сонс амийнхаа гайгүй дэмжинд энийг хөхөд ч энийг яаж амжихгүй унтаад өгье. Энийг нь одоо хүйж амжихгүй. Энийг жоохон саад юм өгөөл одоо л одоо хийж байна. Тийм. За баяр хүргэе минийхөө. За баярлалаа. Үнэхээр одоо шинэ оны Амжилттай. Тэгээ зөж ирсэн баярлалаа. би стамины баярлалаа. Хоёр дахь төрөлт охин төрлөө. Үйлчлэгээ ямар байна? Урд нь 13 онд би төрсөн. Одоо 5 жилийн дараа төрж байгаа байхгүй. Гэхдээ ер нь нэг хүндээ ойртцсан л юм л да. Тэр өвдлээ энэ өвдлэнгүүдгээс эмч зөвлөгч нь ирээл бичлэгийг хийгээл дорхноо тэгээ шуурх арга хэмжээ авал. Гинтхэн нөгөө өвдөл төрсэн болохоор айгу хурдан шуурх арга хэмжээ авсан. Бэмб тулам. Маамын бэмб тулам. Баянгол дүүрэг. 11:30-аас. Хүүд. Би мэдл гайгүй дайггүй байна. Гайгүй дайггүй. Анхны төрөл. Мэдээж маш баяртай. Лүх одоо баяр хөөртэй эрүүлийн их байгаасаа л гэж үзэж байна. За баярлалаа. Өчигдөр бас яг хүүгээ төвчлээ гэж сонсоод маш баярлсан. Тэгээд гэр бүлийнхэндээ бүгдэнд дуулгаад бас бүгдээрээ тэгээд баяргээд маш сайхан байгаа. Тааштай их нэртэй хамгийн том бэлгийг нь өнгөрсөн нэ тэ сүлээд өгсөнд маш их хайртай шүү гэж хэлмээр. Тэгээд маш баярлалаа. Тамхи сайн шүү гэж хэлмээр нэ. Имлүүлэхэд энэ цаг тухайдаа тэгээд тааж байгааг авах хэрэгтэй арга хэмжээнд аваад явж чинь сайн байна гэж бодож байна. Тэгээд хааландас ирээд Батмунхан гэрлэх өгдөг. Техник мэн ч гэсэн бас яг сайн байгаасаа хоёр юмнаас яг сайн төлөөсэй гэж хүсэж байсан. Тэгээд хүмүүс төлөөд бас яг хаалаа мэн ч гэсэн амжилттай болоод ордон төлөөд гарч ирсэн. Тэгээд одоо сэлэгт засагтаа нэгэд сонсох засагтаа баяртай байсан. Эхнэр мэн алтан шага гэдэг. Экватор алтан шага. Анхны төрөл 3,950 г охинтой болсон. Баяртай. Сайн санагдсан, маш үйлчлэх сайн санагдсан. Чин зэргийн ганцал. Тий баян зэрэг дүрий. Анхны төрөлт тэгээд хүү 2,800 г гэсэн. Тэгээд амгалан амарч газартаа баярлаа. Буйн талаа өгтөө босмо. баярлалаа. Ээжнээс зүйтэй байна мэт. Тийм байна. За байна уу? За байна.
хүүхдэд нь баяр хүргэж ин бэлгийн өгч байна. Хүү дөрөв охин дөрөв. За баяр хүргэе мэй. За баярлалаа. За шууд регистрийн дугаар өгөх тийм үйлчилгээнүүд эхэлсэн байгаа шүү дээ. Тийм байхаа басаа дарга. Шууд тэр дугаараас регистрийн дугаар шийдэлтэй явж байгаа. Тийм. Таньс баярлаа. За миний дүү. Тэгшний тавьчтий. Али муу хөхтийг харъя. Ай. За баяр хүргэе мэй дааж байгаа л хүсье. За.